Сайн уу манайхаа шинэ бичлэгтээ тавтай морил Инкунес блог шинэ блогороо уулзаагүй зөндөө уудсан байна. За тэгээд энэ удаагийнхаа блогийг далимдуулаад та нартай бас нэг хөрхөн сюрпризтэй giveaway дээр блогийнхаа дундуур гэсэн гээд giveaway-г зарлчихъя. За энэ giveaway нь болохоор ямар учиртай вэ гэхээр удахгүй миний төрсөн өдөр 7 хоногийн дараа болох гэж байгаа. Тэгээд төрсөн өдрөөрөө нэгэн азтай хүнийг шалгаруулж өөрийнхөө одоо бяцхан бэлгийг өгч гинөө. За тэгээд юуны түрүүнд одоо миний влогийг үздэг те надтай хамтдаа байсан, намайг дандаа дэмждэг, урмын үг хайрладаг та нартай маш их баярлалаа. Тэгээд би болохоор влогоо хийгээд одоо бараг 4 жил болох чинь 3 жил гарна. Тэгээд энэ хугацаанд маань хамтдаа байсан бүх хүмүүстээ бүр та нартай үнэхээр их баярлалаа. Тэгээд одоогоор влог маань ингээд 3000 хүмүүс ингээд үзээд гоё ингээд дандаа дэмжиж явж байгаа бүх хүмүүстээ бүр зөндөө их баярлалаа. Тэгээд та нар байхгүй байсан бол ингээд би одоо хүртэл ингээд влогоо хийгээд явахгүй байх байсан баг. Тэгээд та нартай гоё бяцхан баярлалаа гэдгийг илэрхийлээд өөрийнхөө төрсөн өдөр одоо яг миний төрсөн өдөр 7 хоногийн дараа ахгүй. Тэгээд төрсөн өдрөө тохиолдуулаад giveaway гардуулах гэж байгаа. За тэгээд тэр нь ямар giveaway байх вэ гэхээр Dior-ийн одоо энэ exclusive буюу одоо энэ private collection гэдэг одоо бүх газар бас зарагдаад байдгүй. Монголчууд маань ер нь хүмүүс нэг мэдээд байдгүй юм exclusive үнэртэй бас байдаг. За тэгээд энэ үнэртэй басыг би бас vlog дээрээ зөндөө та нартай харуулж исэн баг тий. Энэ нь болохоор миний хамгийн дуртай үнэр Laconua гэдэг энэ үнэрийг та нартай хамгийн азтай хүндээ одоо ингээд бэлэг болгоод giveaway өгч байна. За энэ үнэртэй бас нь болохоор 250 мг байгаа. За тэгээд 820 австрал доллар гэдэг за монголоор нэг сая 600 төгрөгийн үнэтэй ийм ус юм болов. Тэгээд миний бас хамгийн дуртай үнэрүүдийн нэг, манай бас бестселлерүүдийн нэг маш гоё юм ихтэлэг тэгээд ийм сарнай үнэртэй ийм гоё ус байгаа. За тэгээд giveaway-д оролцохын тулд яг ямар шалгуур яах ёстой вэ гэхээр яг одоо үзэж байгаа та нар маань миний яг энэ влогондоор яг намайг үзээд хэр удаж байгаа нь тэгээд үзээд яг ямар сэтгэгдэлтэй байдаг гэж боддгоо гоё комент хэсэгт бичээд за тэгээд дээрэс нь мөн миний Instagram хаяг болох Инкунэ доогуур зураас 0721 гэд би яг одоо энд тавьчих. Instagram хуудсыг маань дагаад би ингээд бас нэг юм пост оруулчихсан. За энэ постны доор 3 найзаа меншн хийгээд стори дээр энэ Instagram-ийн зургийг шеэр хийгээд YouTube хуудсыг минь subscribe хийсэн байх хэвээр ийм нөхцлүүдийг бүрдүүлсэн хүмүүс дундаас 7 сарын 21-ний өдөр азтнаа шалгаруулаа. Тэгээд энэ усаа бэлгэндээ за тэгээд энэ усаа хэрвээ Монголоос ч гэсэн оролцвол ер нь бол Монгол руу явуулах боломжтой. Сидней Австрал байвал бас авах боломжтой байгаа шүү. Тэгээд та нар маань идэвхтэй оролцоороо маг үргэлж үздэг хамтдаа байдаг та нартай маш их баярлалаа. Тэгээд влогтоо үргэлжлүүлээд орцгоё. Баярлалаа. Гадарч болчихсон зиндээ орч. Өнөөдөр Amazon-оос юмнууд загсан. Тэгээд матча цай уудаг болохоор юм матча цайны сет загсан. Амар гоё. Би яг энэ спин болохоор би Японоос авч ирсэн байхгүй Япон явж байхдаа тэр болохоор брэнд үнэтэй нэг $30 байж исэн. Тэгээд би Японоос авснаа та нартай харуулъя. Энэ угаасаа нэг амар тийм том ирээгүй за тэгсэн чинь Японоос авсан ийм сонирхол болцоо. Тэгээ энэ миний шинэ том юм гоё хэсгэр байна. Тэгээ ингээд доор нь угаасаа яг зөриүүлтийн юм дээр ингэж тавьж явахгүй бол хэлбэрээ алдчихсан юм билээ. Бүр матчаны бүх юмтайгаа гоё сеттэй болсон. Би өглөө болгон матча уудаг. За тэнгуүдээ нэг гоё юм нь болохоор ийм матчаны ийм аяг авсан. Тэгээд ийм соруултайгаа хамтдаа Revealing juice хэрэгжилж исэн. Жусер Revealing juice би угаасаа ингэ жусээ байнга хэрэглэдэг болохоор ингэ илгээндээ муудчихдаг байхгүй. Тийм болохоор тийм нэг үнэтэйг авахгүйгээр яг хэрэглээд тэгээд дуусангууд ингээд орноос солиод явъя гэж боддог болохоор нэг үнэтэйг бол авахгүй. Ревью нь айгүй сайн юм билээ. Тэгээд би энийг авсан байгаа. Тэгээд одоо туршиж үзэх гэж байна. Ямар ч юм өглөө болгон уудаг celery juice тэгээд ногоо алимтайгаа хамт хийгээд уу. Тэгээд манай гэрээр бас сонтой бит хоёр гэрээ ингээд жоохон өөрчлөлт хийх гэж байгаа. Тэгээд нэг өрөөгөө болохоор студио өрөө олох гэж байгаа. Тэгээд би ингээд өөрөө студио өрөөтэй олж байгаа болохоор тэнцэнэ байнга ер нь бол влого хийгээд нэг тийм маягаар
явуулна гэж бодож байгаа. Тэгээд удахгүй гоё влог оруулах. Тэгээд зя дараачих нь ийм жус хэллээ. За одоо энэ өрөө маань студио болгож байгаа. Тэгээд энд ингээ өмнө зурагнууд тавьсан байсан. Чи ингээ зурагнуудаа хуулсан чи ийм муухай болцсон. Одоо манай энэ ханаа гоё болгон. Тэгээд удахгүй та нартаа ямар болсныг харуулъя. Энэ ингээд миний влогийн манай үний ингээд хөгжмийн өрөө ерөнхийдөө болж гин. Mouse, USB. Чи가 컴퓨터를 일단 쉴 때. 지금 컴퓨터를 봤으면 배울 때. За өчигдөр манай гооны хийсэн хана нь ийм болсон байна. Одоо компьютерийн ширээ ирж байгаа. Өнөөдөр тэг ширээг огсорчвол ер нь бол өөрөө маань хөөрхөн болохгүй л энэ да. Нэгээс удсан шинэ оруулын бодгоноо. Тэхнүүд байна. Миний хамгийн дуртай өнгөн байгаа. Одоо бүгдээ төсөж үзье. Гоё жаад урууландаа бас нүдэндээ төхөж болно. Өнгөн нь болохоор 77 номер Candy гэсэн өнгө байгаа. Энэ өнгөлөгчнөр нь бүр тренд болоод байгаа. Ачаагүй. Өнөөдөр Sephora хямдралтай байгаа гэсэн би тийшээ очиж өсний маск авах гэж. Миний өсний маск дууссан байгаа болохоор тэгээ та нартай ямар өсний маск хэрэглэж байгаагаа харуулъя. Хамтдаа Sephora орцгоё. Манай Apple-аас процессор ордер хийцэн гинэ би тэрийг пикап хийх гээд явж ийн ажиллаад харцсан. Сидней орой ийм байна. It's still not 46. That you can play with. Машин байна уу? IT яг нэг.
Биш тавчтай сайн хэлт юм байна. Ямар гоё. 아직 안 들어.